Сайн байцгаана уу? Та яг одоо илүү уран суугийг хүлээн авч сонсож байна. За ингээ өнөөдрийн дугаараараа би одоо маш гутамшигтай, маш аимшигтай, гажуудалтай одоо юм секс бага насны хүүхдийн секс боолчлолын хэлбэрийг маш энгийн одоо таны чихэнд их зөөлөн буух үгээр одоо ингэж ярьж энэ удаагийн дугаараа бэлтгэлээ. За мөн одоо энэ дугаар дээр мань гараад байгаа юм бага насны хүүхдтэй одоо насанд хүрсэн хүмүүс хийж байгаа энэ секс бол мэдээж хэвийн секс биш. Энэ бол гажуудсан одоо сексийн хэлбэрийг ярьж байгаа баха гэдгийг бол одоо танд бас урьдчилж хэлмээр байна. За энэ дугаараа эхлэхээс өмнө pedophile гэдэг нэршлиг би танд тайлбарлая. За энэ pedophile гэдэг бол одоо насанд хүрээгүй хүүхэдтэй буюу 13-аас доош насны хүүхдэд гаж бэлгийн дур хүслээр татагддаг хүмүүсийг хэлдэг нэр томьёо юм байна. Сэтгэл судлал pedophile-ыг нэг төрлийн сэтгцийн эмгэг гэж үздэг. За энэ үг маань одоо ийм урт монгол хэлний ийм орчуулга гарч байгаа учраас би цаашдаа ингээд pedophile гэдээ яриад явна. За тэгэхээр та бол ерөөсөө одоо 13-аас доош насны одоо маш бага балчир хүүхдүүдтэй гаж сексийн одоо дур хүсэл татагддаг гаж секс хийдэг хүмүүсийг хилдэг нэр томьёо юм байна гэдээ ойлгоод явчаарай. За намайг Аника Лукас гэдэг би 1972 оноос хойш хүний 8-ны насан туршаагүй хүүхдийн секс боолчлолын сүлжээнд зарагдсан аимшигт амьдралынхаа тухай ярих гэж байна. Би Бэлэг улсад 1963 оны 4 сарын 12-нд төрсөн. Манай гэрийнхэн бусдын нүдэнд жирийн л нэг айл байлаа. Аав ээж хоёр миний эрэгтэй дүү тэгээд би байдаг байв. Хойд эцэг маань тосгоны захирагч байсан учраас би хангалуун амьдралд өссөн. Ээж одоо намайг төрөх үед ээж маань нөхөрт гараагүй байсан бөгөөд би эцэггүй төрсөн хүүхэд юм. Миний одоо эцэг тодорхой бас ээж одоо хинээс хүүхэд болсноо мдээгүй намайг төрүүлсэн байдаг. За ингээд ээж маань ганц бие одоо ээж байсан учраас намайг төрмөгцөл ингээд хүүхэд асрагч одоо хөсөлж аваад ингээд асрагч ээж маань намайг өсгсөн. Асрагч ээж маань надад маш хайртай хүн байлаа. Би ч асрагч ээжтэй хайртай байсан. Би багада их сахилгагүй, хөдөлгөөнтэй тийм захирангуй зантай бяцхан охин байсан. Тухайн үед манайх Брюссел хотод байсан учраас энэ хотынхан юм хоёр хэлээр ярьдаг байсан. Би хэлд орохдоо Франц, Англи хэлээр ярьж сурсан байв. Би бага байхасаа ээжийнхээ хүчирхийлэлд өртөж өссөн. Ээж намайг 4 настай байхад хойд эцэгтэй гэрэлсэн. За тэр үед би хүнд байдалд орж ээж маань өмнөх шигээ намайг хайрлахаа болж тэр одоо надад маш их хүйтэн хандаж эхэлсэн. Тэгээд бид одоо гэр бүлээрээ Фландерс гэх газар руу нүүсэн. За ингээд тэнд очиод би флемиш хэлээр ярьж сурсан. За энэ флемиш хэл нь нэг төрлийн юм бэлэг хүмүүсийн ярьдаг тийм хэл юм бэлээ. Манайх нар бол одоо юу гэдэм бэ те нөгөө увс аялга, бред аялга, халах аялга гэдэг шиг нэг төрлийн тийм хэл юм байна гэж би ойлгосон. За энэ бол намайг хүний 8-ны сүлжээнд оруулахаар бэлдэж эхэлсэн үе байсан юм. Би ээжигээ хүний 8-ны сүлжээний гол бай болсон гэж боддгоо. Тэр үед манайх одоо гэрт ирж цэвэрлэгээ хийдэг тийм үйлчлэгч эмэгтэйтэй байлаа. За ээж маань ингээд хойд эцэгтэй гэрэлцэн тэгээд эрэгтэй дүү маань төрөөд удаагүй байсан. Ээж намайг үйлчлэгч эмэгтэйгээр харуулахаар одоо түүнтэй хамт явуулчихдаг байсан. Жилийн турш би үйлчлэгч эмэгтэй болон түүний нөхрийн одоо асрамжинд байсан. Үйлчлэгч эмэгтэй Голланд хүн байсан бөгөөд бид үргэлжил одоо олон хүүхдүүд тоглодог газраар явж 7 хоног бүр усанд сэлэхээр далайн эрэг рүү явдаг байсан. Би үнэндээ үйлчлэгч болон түүний нөхөр хоёрт хизээч дуртай байгаагүй. Тэднийд үргэлжил Голландаас ирсэн зээ, үеэл дүүнар гээд олон танихгүй жоох хүүхдүүд байнга ирдэг байсан. Тэдгээр хүүхдүүд Голланд эсвэл Бэлэг гаралтай хүүхдүүд байсан. Үйлчлэгч эмэгтэй намайг хамгийн одоо анх хүний 8-ны арга хэмжээнд дагуулж очисон хүн юм. Надаас өмнө үйлчлэгч одоо түүний нөхөр хоёр хичнээн бага насны хүүхдүүдийг хүний 8-ны сүлжээнд худалдсныг мэдэхгүй. Манай ээж үнэндээ хүний 8-ны сүлжээнд одоо миний зуучлагч болсон юм. Яг үнэндээ одоо тэр намайг яаж зуучлсан, тэр хүний 8-ны сүлжээнийхэнтэй юу гэж ярьсан талаар би огт мэдэхгүй. Учир нь би тэр үед 5 настай хүүхэд байсан. Үйлчлэгч эмэгтэй намайг хүний 8-нд оруулах арга хэмжээндээр аваачиж хүчирхийлүүлсэн тухайгаа би гэртээ хараад одоо ээждээ өөрийн мэддэг 5 настай хүүхдийн үгсийн сангаа ашиглан тайлбарлахыг оролдсон. За хойд эцэгтэй ч бас би хүчирхийлэлд өртснөө хэлсэн. Гэвч би түүний төрсөн охин биш байсан болоод ч тэр мэдсэн ч мдээгүй дүр эсгэж огт оошоож үзээгүй. Хойд эцэг эрэгтэй дүүг маань л одоо хайрладаг байсан. Учир нь одоо эрэгтэй дүүний хойд эцгийнхэн хүүхэд байсан юм.
За би бодохдоо намайг хамгаалж дахиж одоо үйлчлэгч эмэгтэйгээр ээж минь харуулахгүй байх таа гэд энэ бүхнийг одоо ярьсан. За харин ч бүр эсэргээрээ ээж өөрөө намайг хүний наймааны сүлжээнд аваачиж худалдсан юм. Би ээжигийн сэтгцэн ямар нэгэн өвчтөй байсан гэж боддог. Манай эмээ ээжийг их балчир байхад одоо нас барсан бөгөөд ээжийг өвөө өсгсөн байдаг. Ээж их хүнд нөхцөлд асран хамгаалах одоо тийм халамжинд баг өсөөгүй бөгөөд баг өөрөө ингээд зөнгөөрөө өссөн. За тэр үед одоо ээж бага насндаа хүмүүст одоо хүчндүүлж байсан гэж би сонсож байсан. Ээж намайг pedophile сүлжээнд худалдсан. За pedophile сүлжээг тухайн үеийн төр засгийн томоохон албан тушаалтнууд болон тэр бомбнууд удирдан явуулдаг байсан. Бельгийн pedophile сүлжээний удирдагчаар тухайн үед Бельгийн ерөнхий сайд байсан Паул Ванден Бойнанц одоо удирддаг байсан гэдэг. За би эдгээр хүмүүсийг хэн байсан, ямар албан тушаалтай байсныг хожимоо сүлжээнээс гарсныхаа дараа насанд хүрсэн үедээ сонин болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн. Учир нь секс болчлын сүлжээнд зарагдаж тэнд үйлчилж байхдаа би жоохон хүүхэд байсан учраас одоо эдгээр хүмүүсийг тийм ээ ямар олонний танил, ямар албан тушаалтай хэн гэдгийг би огт мэддэггүй байсан. Pedophile сүлжээний хөшгөний цаадах одоо жинхэнэ эздүүд болон одоо энэ сүлжээгээр үйлчлүүлдэг хүмүүс бол тухайн үеийн улс төрийн өндөр албан тушаалтнууд, шашны томоохон зүтгэлтнүүд, тэр бомбнууд болон язгууртнууд байсан юм. Миний зарагдсан сүлжээ бол Бельгийн хүний наймааны сүлжээ байсан. За гэвч одоо pedophile сүлжээ бол дэлхийд даяар байдаг том сүлжээ. Энэ бол маш том мафи юм. Улс төрийн өндөр албан тушаалтнууд тэр бомбнуудыг эсвэл одоо язгууртан хүмүүсийг шантаажлахын тулд 13-аас доош насны хүүхдүүдийг тагнуул секс үйлчлэлд сургаж бэлтгээд тэдэнтэй нэг оронд оруулдаг байсан. За хүмүүс ийм төрлийн одоо гаж секс одоо их автаж энэ үйлчлэгэнд их татагддаг байсан. Сүлжээнд байсан хүмүүс болон одоо сүлжээгээр үйлчлүүлдэг хүмүүс бие биенээ одоо үргэлж шантаажлж байдаг учраас одоо тэд нэг нэгнийхэн карманд байдаг байсан гэдэг. Одоо манайх нар бол юу гэж хэлмээр юм дээ тийм ээ. Утсан хүүхэлдэйн байдаг байсан юм уу да. За миний 6 насны төрсөн өдрийн өмнөхөн үйлчлэгч эмэгтэй нөхөр нэг төрлийн тийм үдшилэг болж байгаа шилтгэнд намайг аваатсан. Тэр шилтгэнд болсон үдшилэг дээр хүмүүс бие биентэйгээ ээлжлэн замбраагүй бэлгийн харьцаанд ордог тийм төрлийн үдшилэг байсан. Ийм төрлийн үдшилгийг англиар orgy гэж нэрлэдэг юм байна. За манайхаар бол нөгөө оригинал гэдэг үгний одоо язгуур багш шүү гэлээ orgy гэдэг нь. За үдшилэгт ирсэн бүх хүмүүс хиппи стилээр хувцсан одоо бөгөөд үйл явдал асар өргөн хүрээнд тийм ээ маш замбраагүй тийм бужигналцсан байсан. Хэрвээ би энэ одоо талаар энэ үдшилгэний тухай намайг одоо секс гаж байдлаар хүчирхийлсэн тухай за ер нь энэ сүлжээний тухай тийм ээ өөртөө юу тохиолдсон тухай одоо ам нэхэл юм бол намайг алах нь тодорхой байсан. Би гаж секс үдшилгэний тухай нэг ч үг дуурж болохгүй байсан. Угаасаа ч дуграагүй гэж байна. За намайг сүлжээнд ингээ худалдсныхаа дараа ээж минь одоо машин худалдаж авч жолооны курсд суугаагүй байж ингээ жолооны үнэлэхтэй болсон. Тэгээд ээж бол одоо Dutch DAF гэх одоо нэртэй тийм загварын машин худалдаж авсан. Ээж намайг энэ машинаараа pedophile үйлчлэгүүдэд хүргэж өгч авдаг байсан. Тэгээд ээж бол одоо тухайн үед нэг тийм язгууртан эмэгтэйтэй холбоотой байсан. Тэр эмэгтэй хизээж хүний наймааны сүлжээтэй холбогдохгүй. За мөн ээжэд маань 6 настай охиноо чи pedophile сүлжээнд зараач маш их мөнгө олно штэ гэж санал болгохооргүй тийм ёс суртахуунтай эмэгтэй байсан. Ээж зөвхөн бусдын нүдэнд одоо нэр хүндтэй язгууртан эмэгтэйтэй одоо найз гэдгээрээ сайрхдаг одоо сайрхахын тулд одоо энэ хүнтэй найзалж нөхрөлдөг байсан гэдэг. Би хүний наймааны сүлжээнд зарагдсан үед 6 настай байсан бөгөөд эхний 3 жил намайг зардаг хүүхэд гэж нэрлэдэг байсан. За ерөөсөө эднэрийг бол нэр мэрээр нь дууддаг юм байна. Ерөөсөө зардаг хүүхэд гэдэг нэртэй бүх хүүхдүүд. Миний эцэг эх болон бусад одоо хүүхдүүдэд худалдсан эцэг эхчүүд энэ хүний наймааны сүлжээний гишүүд байгаагүй. Бельгийн хүний наймаанд зарагдсан маш олон бага насны хүүхдүүд тухайн үед алуулж байсан бөгөөд тэднийг алсан хүмүүс бол ерөөсөө л эрх мэдэлтнүүд тэр бомтонгууд байсан. Над шиг зарагдсан хүүхдүүдийг тэд одоо яаж чадах бөгөөд хэрвээ би тэдний хэлсэн үгээр байхгүй бол хэрвээ би тэдний хүсснийг хийхгүй бол намайг шууд л алах болно. Ийм л нөхцөлд би орсон.
За биднийг бол одоо network expandable children гэж нэрлэдэг байсан бөгөөд за энэ бол одоо биднийг яаж болно, ямар ч зүйлд хэрэгжилж болно гэсэн утгатай хэллэг юм. Хүний 8-ны сүлжээнд бидний амь насыг огтхон ч одоо юмн чинээ тоодоггүй бөгөөд хүүхдүүдийг тэд гаж хүслийнхээ дагуу юунд ч ашиглаж болно гэсэн үг. Жишээ нь хүүхдүүдийг тамлан зовоож, таашаал авангаа дараа нь шууд алж болно гэсэн үг. Хүүхдүүд бол хүний 8-ны сүлжээнд хэрэгсэл эд зүйл мэт байдаг. Хүний 8-нд зарагдсан эхний 3 жил би секс боолчлолын ямар бузар булаа зүйлтэй учирч байсан. Яг одоо надад ярихад одоо маш хүнд байна гэж одоо Аника ярьж байсан. За мөн Аника энэ подкастэнд ингээд оролцох үедээ бол өөрөө хэлж байсан л та. За би одоо энэ подкастэнд оролцохдоо одоо энэ эдгээр одоо өндөр эрх мэдэлтэй улс төрчид энэ одоо тэр бомтнуудын нэрийг би анханасаа хэлэх төлөвлөгөөгүй байсан. Яагаад гэвэл энэ одоо маш их аюултай. Миний аюулгүй байдалд одоо ингээд нөлөөлөх учраас гэдгийгчсэн дааж одоо энэ подкастын одоо хөтлөгч маань ингээд Эникаг шахсараа та хилчгэлтэй ярьцгалаа гэсээргээд ингээд хэлүүлсэн байгаа. За Эникач бас одоо эдгээр хүмүүсийн нэрийг бол хэлсэндээ өөрөө бас ярьж илээ. За эдгээр хүмүүс бол одоо хэдийн нас барцсан учраас тийм ээ би одоо бас эдрийг ингээ ярихад бол бас арай дөхөн байна. Гэхдээ би бол маш их айж ийн гэд өөрөө хэлж илээ. За учир нь бол эдгээр баян тэр бомтнууд бол улс төрчдийн гар хөл одоо хааж хурж болдог учраас Эника бол одоо их эднэрийг хэлж байхдаа одоо маш их депрессдэж одоо стрессдэж та өөрийгөө одоо түлхчиж одоо энэ хүмүүсийн нэрийг бол хэлсэн шүү гэдгийг за би танд бас онцолж хэлмээр байна. За ингээд энэ бол санаанд багтамгүй маш эрс тис нөхцөл байдал байсан. Зарим үед биднийг юм бааранд аваачиж тэнд байгаа ирчүүдэд үйлчлүүлдэг байсан. За заримдаа намайг хэн нэгэн хүний шилтгэн рүү авч явж зохицуулагчийг ир хүртэл хүлээлгдэг байлаа. Заримдаа намайг өөр айлын одоо шилтгэн рүү аваачиж тэр айлын одоо хүнд үйлчлэхийг тушаадаг байсан. Ээж намайг хичээл тарсны дараа сургуулаас аваад тэгээд нэг баян хүний шилтгэн рүү аваачиж өгдөг байсан. Тэгээд тэр айлын шилтгэнд үйлчлээд дуусан гутал нь ээж намайг ирж авдаг байсан гэж. За тухайн үед надтай хамт сүлжээнд байсан зарим хүүхдүүд энэ эрс тис нөхцөл байдал дасахгүй байсан учраас тэднийг шууд л алчдаг байсан гэд бүр Аника уйлах гэжсэн. За ерөөсөө л одоо өнөөдөр ингээд чамтай хамт байсан хүүхэд маргааш өгцөн байдаг гэсэн гэсэн. За ээж намайг зарж ийш тийш хүргэж өгснийхэн төлөө тэднээс мөнгө авдаг байлаа. Мэдээж хүүхдүүдэд худалдсан эцэг эхчүүд хүний 8-ны сүлжээтэй ямар ч бичгэн гэрээ бол байгуулдаггүй. За гэвч бол ээжтэй нэг язгууртан эмэгтэй энэ хүний 8-ны сүлжээг одоо төлөөлөгчөөр одоо уулздаг, харилцдаг байсан бөгөөд тэр эмэгтэй бол ээжэд одоо мөнгө төлж намайг хаана хэний хашид ямар үйл ажиллагаан дээр аваачихыг тэр эмэгтэй хэлдэг байсан. За Ханс Хармсон гэдэг нэг эмчийн тухай бол одоо энэ Аника ярьсан. За энэ Ханс Хармсон гэх эмч бол одоо энэ Дэвид Рокфеллерийн сүлжээнд үйлчилдэг байсан хүн юм байна. За эхлээд одоо энэ эмчийн тухай ярихаас өмнө Дэвид Рокфеллер гэдэг хүний тухай би товчхон ярья. За Аника бол энэ нэрийг хэлхээсээ бол маш их айж исэн. Та бүхэн одоо Рокфеллер, Рокшилдийнхнийг мэдэх баха. Эдгээр хүмүүс бол еврей гаралтай бөгөөд дэлхийн эдийн засаг бүх валют, банкны системийг атгадаг. Одоо ерөнхийд нь базаад хэлэх юм бол дэлхийн эзэдүүд гэдэг одоо ийм олон зуун жилийн тэртегээс гэр бүлээрээ одоо дэлхийг удирдах ирсэн хүмүүсийг одоо хэлдэг. За Аника бол энэ Дэвид Рокфеллерийг одоо тухайн үедээ энэ дэлхийн одоо педофил одоо хүний 8-ны сүлжээний хөшгөний цаана байсан эзэн гэж ярьж байгаа. За энэ Ханс Хамерсон гэдэг эмч бол одоо энэ сүлжээнд үйлчилдэг эмч байсан бөгөөд энэ хүн хүүхдүүдэд mind control training хийдэг байсан хүн гэж байгаа. За mind control training хийдэг гэхээр одоо нэг төрлийн одоо оюун ухааныг удирдах, тэдэнд одоо өөрсдийнхөө хэрэгцээний дагуу зүйлийг одоо сургадаг, тэр хөтөлбөрийн дагуу хөтөлбөржүүлдэг байсан хүн юм байна. За тэр бол маш аимшигтай хүн байсан. Тэр надад албан хүчээр бага насны хүүхдүүдтэй гаж секс хийж буй эрэгтэй хүмүүсийн киног үзүүлж гаж секс донтой ирчүүдтэй яаж секс хийхийг зааж байсан хүн. Хэрвээ тэрний асуусан асуултанд би зөв хариулахгүй бол эсвэл заасны үйлдэлийг нь одоо хийхгүй бол тэр намайг шууд багалзуурдаж хоолоогоор одоо миний хоолойг боодог байсан. Тэгээ зарим үед би ингээ ухаан алдаж ундаг байсан гэж Аника ярьсан. За энэ байдлаас болоод Аника ингээ сүлжээнээс гарсныхаа дараа ч гэсэн насан туршныхаа дараа ч гэсэн ингээ хоолой нь маш их одоо ингээ амьсгал нь боогддог одоо ийм их одоо юу гэмдэ асуудалтай болцсон байсан гэж өөрөө бол ярьж илээ. Тэгээ энэ бүхнийг бол өөрөө ингээд йогийн аргаар бол одоо эмчилж давж гарч чадсан гэж ирсэн. За энэ
Сүлжээнд бол бас өөр эмчнэр бол одоо үйлчилдэг, ажилдаг байсан. За тэр дэдгээр эмчнэр бол албан тушаалаа ашиглан алуулсан хүүхдүүдэд өвчнөр нас барсан гэсэн онцтойгоор нас барсны гэрчилгээ бичдэг байсан байна. Тэгээ ээжтэй холбогддог байсан одоо язгууртан эмэгтэй ээжээс маань ингээд миний одоо эцгийн талаар асуусан. За тэгээд тэр намайг хэн нэгэнд санал болгох тухай ээжтэй бол ярилцсан байсан. Би төрсөн эцгээ мэдэхгүй, миний төрсөн эцэг тодорхойгүй байсан учраас би хүний 8-нд зарагдахад маш тохиромжтой хүүхэд болсон юм. Ер нь хүний 8-нд хагас болон бүтэн өнчиг хүүхдүүд эсвэл эцэг ихтэй гологдон хаягдсан хүүхдүүд маш тохиромжтой байдаг гинэ. 1972 онд буюу намайг 9 настай байхад энэхүү pedophile олон улсын сүлжээний эзэн болох Дэвид Рокфеллерт худалдсан юм гэдэг. За тэгэхээр ер нь бол Аника маань эхлээд Бельгийн сүлжээнд одоо ингэж тэгж явж байгаад за ингээ Бельгийн сүлжээнд бол байхад нь энэ Дэвид Рокфеллер энэ нууц ноёнтон бол одоо Аникаг өөртөө үйлчлүүлэхээр авсан гэдэг. За ингээд Аника бол Америк руу явсан. За ер нь бол энэ Европын холбооны улс Америк руу ерөөс ингээд байнга ингээд завгүй ийш тийш бол үргэлж явдаг байсан гэж өөрөө ярьсан. За энэ Рокфеллер бол мэдээж дэлхийд даяар эрх мэдлээ тогтоосон хүн. За Дэвид Рокфеллер намайг секс хийх болон оюун ухаанаа контролдох сургалтанд оруулж, бусад нөлөө бүхий хүмүүст секс үйлчилгээ үзүүлж, энэ бүх үйлдэлээ тэдгээр хүмүүсийн шантаажлахад ашигладаг байсан. За энэ үед одоо Аника 9 настай байсан гэдэг байгаа шүү дээ. 9 настай жоохон хүүхэд шүү дээ. Тэгээ хэрвээ би Дэвид Рокфеллерийн үгэнд орохгүй бол тэр намайг шууд л цохиод авдаг байсан. Тэр маш садист хүн байсан. Тэр намайг болон өөр олон жоохон хүүхдүүдийг секс хүчирхийллээр хүчирхийлдэг байсан. Би Дэвид Рокфеллертэй нэг оронд хамт унтдаг байлаа. За түүний гэр бүлийнхэн одоо түүний энэ гаж секс донг мэддэг байсан ч гэсэн юу ч болоогүй мэтэр жүжиглэж түүнд их сайхан ханддаг байсан. Би бол одоо түүний тэр Рокфеллерийн одоо гэр бүлтэй хамт байгаагүй. Түүний ажилчид дунд ингэж хамт түүнд үйлчлэж хугацаанд хамт байдаг байсан. Нэг удаа тэр бүр намайг одоо Мэдисон өргөн чөлөөнд байх дэлгүүр рүү хамт надтай дагуулж яваад надад бүр палаж худалдаж авч өгч ирсэн. Тэгээд Дэвид Рокфеллерийг ингээ гадуур явж байхад хүмүүс түүнийг хараад баярлаж түүнд их сайхан хандаж байсан. 1972 он байсан учраас хинч намайг Дэвид Рокфеллерийн секс бол гэж бодоогүй. Тэр үед хүмүүсийн толгойд pedophile байдаг гэсэн ойлголт ч байгаагүй. Энэ бүхэн хөшгөний цаана өрнөдөг байсан. Тэр хүмүүс намайг одоо энэ Дэвид бол одоо хүмүүстэй л энэ Аникаг тийм ээ миний Парисаас ирсэн зэ охин маань юм гэж танилцуулж байсан гинэ. Тэгээ тэр юу ч болоогүй мэтэр урьд шөнө орондоо наадтай ямар бузар зүйл хийсэн нэг ч одоо юу ч болоогүй зүйд байсан мэтэр тийм ээ жүжиглэж ерөөсөө ингээд юу ч болоогүй юм шиг л би явж явдаг гэсэн. Pedophile донтой хүмүүс бол бага насны хүүхдүүдтэй гаж секс хийж байхдаа үнэхээр сэтгэл нь догдолж маш их хөөрдөг тийм төрлийн хүмүүс байдаг. За магадгүй тэдний дотоод хүүхэд үгсэн байдаг байх. Тэд бага насны хүүхдүүдтэй гаж секс хийж одоо хүчирхийлснээрээ одоо магадгүй өөрсдийн одоо амьд гэж мэдэрч дотоод хүүхдтэйгээ холбогддог байх гэж би боддгоо. Тэр хүн намайг эрүүдэн шүүх одоо арга дээр тулгуурлан оюун ухааныг удирдах сургалтанд хамруулж цаашлаад дэлхийд хүчирхэгт тооцогдох элит давхаргад үйлчлэх секс болгон бэлтгэсэн. За миний үйлчлэх ёстой хүмүүс бол одоо бүгдээрээ нэр хүндтэй, эрх мэдэлтэй маш баян хүмүүс байсан. Би мөн одоо тагнуулаар бэлтгэгдэж 9 настай байхдаа ирчүүдийг өөртөө дурлуулах секс сургалтанд сурсан. 9 настай охин штэ тий. Одоо өөрийнхөө үүшгийн хүнтэй гэсэн үг. Энэ сургалт 1 жил үргэлжилсэн бөгөөд намайг амралтын өдрүүдээр Герман руу одоо аваачиж нэг тийм улс төрчтэй одоо намайг үйлчлэхийг шаардсан. За тэр хүн надад үнэхээр таалагдаагүй бөгөөд би хожмоо тэр хүнийг Германы нөлөө бүхий улс төрч байсныг мэдсэн гэж. За энэ хүн бол Курт Георги Киссингер буюу баруун Германы канцлер засгийн газрын тэргүүн байсан хүн гэж. За Киссингерийг бол бид бүхэн мэдэх байхаа тий та ер нь Киссингерийн тухай сонсч ирсэн байх. За тэр намайг 5-6 өрөөтэй жижиг зочид буудалд авч ордог байсан. За сэтгүүлч бол одоо хөтлөгч бол одоо Аникагаас асуудаг л та. Рокфеллер таныг Киссингертэй танилцуулж байсан уу гэхэд бол Аника тийм ээ үгүй бага насны хүүхдийн секс болчлол танилцуулна гэсэн ойлголт байхгүй. Намайг шууд Киссингер дээр хүргэж өгнө. За сүлжээний зохицуулагч намайг ингээ машинаар нэг зам дээр одоо аваачиж буулгана. За тэндээс бол Киссингер намайг тосч аваад өөрийн машиндаа суулгаад аваа явдаг гэсэн.
Киссингер германаар ярьдаг хүн байсан бөгөөд их дурламтгай төрлийн хүн байсан. Би тухайн үед гаж секс хийх болон одоо хүнийг тагнахад бэлтгэгдсэн сургалтанд хамрагдсан хүүхэд байсан бөгөөд одоо өөр дээрээ бусны анхаарлыг татахгүйгээр бие авч явдаг байсан. За магадгүй Киссингер надтай байсандаа сүлжээнд мөнгө төлсөн баха. Би түүнтэй цагийг хамт өнгөрөөгөө зогссонгүй түүнийг тагнаж түүний сул тал болон мэдээллүүдийг олон улсын сүлжээний эзэнлүүгээ дамжуулдаг байсан. За Эника энэ үед бол одоо 9 настай байсан гэдэг. За намайг Киссингертэй хамт байхад хин нэгэн хүн миний одоо тухайн асуувал одоо Киссингер намайг зээ охиноо гэж танилцуулдаг байсан гинэ. За би түүнтэй нэг оронд хамт хондог, унтдаг байсан. За намайг германаар ярихыг одоо энэ сүлжээнээс зааж сургасан ч гэлээ би германаар маш муу ярьдаг байсан. Би түүнтэй хоёулахна байх үед тэр маш их баярлаж одоо тийм хөөрлийн байдалд ордог байсан. Би түүний аясаар байж, түүнийг сонсож, өөрийг нэг сайн хүн гэж мэдрүүлэх ёстой байсан. Миний үүрэг даалгавар бол одоо тийм ээ ийм зүйлд намайг сургаж бэлтгэдэг байсан. Миний хийх ёстой гол зүйл бол түүнийг дээд зэргээр магтаж зусардах явдал байсан юм аа. Тэр миний биед хүрч таашаал авч байсан. Миний ажил бол одоо түүнд хайрын халуун дулаан мэдрэмжийг төрүүлэх ёстой байсан. За жилийн дараа миний эзэн намайг өөртөө үйлчлүүлэхийг хүссэн. За энэ Рокфеллерийг хэлж илээ. За энэ тухай сүлжээний бусад хүмүүстэй ярилцаж байсан учраас би Францад бол одоо од болох гэжсэн тал байсан гэж байна. За ингээд тэр олон хүүхэд дундаас одоо энэ дэлхийн энэ одоо сүлжээг эзэмшдэг Рокфеллер бол одоо Айникыг сонгож аваад өөртөө үйлчлэхийг одоо сонгосон учраас ингээд сүлжээд ярилцж үг яриа шууган ховж ив гарсан юм байна л да. За энийгээ бол одоо Францад од болох гэж байсан гэж Айника ярьж байгаа. За бүх хүн надтай ерөөсөө одтой харьцаж байгаа юм шиг харилцсан гинэ. За ингээд би гоо сайхны болон биеийн массаж хийлгэж байхад эсвэл намайг нүцгэн байхад ингээд байнга зурагчин миний дэргэд дагдаг. Тэгээ миний ингээд фото зургийг бол авдаг байсан. За хэрвээ би одоо бүхнийг одоо тэдний заасны дагуу хийж маш дуулууртай байвал одоо бүх зүйл их сайхан байдаг байсан. За ерөөсөө энэ тэр бомтнуудын одоо амьдрдаг одоо тэр газар байдаг байсан учраас ерөөсөө тэр хангамж, тэр хоол унд, орчин, тэр одоо юу гэмдэ тэр одоо тренинг бүхэн одоо маш дээд зэрэглэм байсан гэдэг. Тэгтэл эн чинь одоо тамал байсан байна. За тэр үед Францын нэгэн эрэгтэй дуучин надад ингээд дууны өнгийг маань цэвэр тод болгох дуулах хичээлийг зааж исэн. Хит хитэн Франц дууг надад заасан. За Айника бол яг энэ Франц дууны нэрүүдийг бол өөрөө Францаар яриад илээ. Тэгээд миний яг энэ орчуулсан подкастн дээр болохоор яг Франц тэр үг нь тэр сабтайтл дээр нь бол гарч ирээгүй учраас яг ямар Франц дуу байсныг би бол одоо танд хэлэх боломж алгаа. За би бас өөрөө Франц хэлгүй учраас уул нь бол хэрвээ энэ дууг би олох юм бол ингээд танд сонсхин гэж бодож исэн. За би Францаар ярьдаг байсан учраас эдгээр дуунуудыг дуулахад тийм ээ надад их хялбархан байлаа. Эцэст нь би ингэж явсаар шашны сатанист бүлэгт илсэн. За миний дууны одоо хичээл ингээд төгсгөл болж ингэж баяр болсон гинэ. За одоо Айникаг одоо дуудулж сурсанд нь зориулаад нэг тийм нөгөө гаж ёслол хийсэн гэж. За хэрвээ Айника секс боолчлолынх нь одоо эздүүдийнхээ үгэнд ордог сайн утсан хүүхэлдэйн байж чадвал Холливуудын алдартай од дуучин болохоор одоо Айникаг бэлтжижсэн гэж. За Айникаг бол хамгийн алдартай сэтгүүлүүдийн нүүрэнд одоо зургийг нь гаргаж одууд ямар байдаг вэ тэр бүхнийг л одоо түүнд бол одоо өгөн гэсэн болцлыг бол тавиад исэн юм байна. За авах шагнал нь их сайхан сонсогдож байгаа ч гэсэн Айника энэ бүхнийг хүртэхийн тулд өөрийнхөө хувьд нааж давшгүй зүйлийг золиослох ёстой болсон байна. Тэгээд бол Айника энэ бүхнийг одоо тэрсэлж эсэргүүцсэн юм байна. За Айникаг тэрсэлснийх нь хариуд бол хатуу шийдгэж дэлхийн од болгох сургалтнаас шууд хассан байна. Тэгээд түүнийг дахин програмчилж сургалтанд оруулсан. За дахин намайг амжилтанд хүрэхгүй тулд одоо тэд програмчилсан. За Айника нилээд өндрөөс одоо буцаж доошоо унсан байна. Ингээд бол түүнийг бол эзэндээ үйлчлэхийг болиулж за ингээд Холливуудын од болгох гэжсэнд болиулаад Бельги рүү буцааж Бельгийн сүлжээ рүү буцаасан байна. Бельгийн сүлжээнд намайг буцаж очиход энэ олон жилийн турш намайг Дэвид Рокфеллер болон улс төрийн өндөр албан тушаалтнууд болох VIP хүмүүст үйлчилж байсныг огт мэдээгүй. Ер нь сүлжээнд хаана юу болж байгаа нь тодорхой бос байдаг. Бүх мэдээлэл ил тод байдаггүй. Намайг Бельгийн сүлжээнд буцаж очих үед сүлжээнд нэг тийм залуухан гангстер байсан. За энэ гангстер гэдэг үгийг би гангстер гэдгээр нь яриад явъя. За одоо манай монгол хэлэнд буулгах юм бол ер нь жоохон дээрэмчин л гэж орчуулагдаад байна л да. За дээрэмчин гэдэг ингээ ярихаар бас тэг юугмэр юм дээ тий.
одоо мафийн гишүүн гэлтэй биш, бүлгийн гишүүн гэлтэй биш, гангстер гэдгээр нь би цаашаа яриад явъя. За тэр Бельгийн сүлжээнд их нөлөөтэй гангстер байлаа. Учир нь тэр асуудлыг одоо шийдэж зохицуулахын тулд шууд бууга ашигладаг байсан. Гэвч Бельгийн сүлжээнд ирснээс жилийн дараа тэр гангстер бол намайг аварсан юм аа. Тэр Аникад дурлаж түүнд одоо хэнийгч ойртуулахгүй хамгаалж зөвхөн өөртөө л одоо өөрөө л Аниката дотн бэлгийн харьцаанд ордог байсан байна. За тэр маш харгас хүн байсан бөгөөд Аникаг 6 сарын турш холбоотой байх хугацаанд хүчрхийлдэг байсан байна. Ер нь энэ харилцаа цаашаа удаан үргэлжилсэн бол миний үхлээр дуусах байсан. Учир нь тэр гангстер бол маш зүрхний хийтэй тийм галзуу хүн байсан. Түүнийг Патрик Хамас гэдэг гэж Аника ярьсан. За яг энэ үед бол одоо тэр Бельгийн хүний наймааны сүлжээг удирддаг байсан хүн бол Паул Ван Бойнас байсан юм байна. За энэ Бойнас бол одоо Бельгийн ерөнхий сайд байсан байгаа юм. Тухайн цаг үед Бельг улсын ерөнхий сайд байсан. За тэр гангстер миний мэдхийн одоо тухайн үед 22, 23 настай байсан. За тэр намайг 1970 онд одоо 74 онд гэрээ хийж одоо орсон сүлжээнээс ингээд гаргахын тулд тийм ээ хүний наймааны энэ ертөнцөөс гаргахын тулд нэгэн улс төрчийн одоо талд ажиллаж түүний баруун гар нь болсон гэдэг. За тухайн үед би 11 настай охин байлаа. За гангстер надад хизээч одоо мартагдахааргүй амьдралын зөвлөгөөнүүдийг одоо өгсөн юм аа. Тэр хэлэхдээ хизээч ямар нэгэн юмны төлөө одоо хүнтэй секс хийх хэрэггүй. Бас хизээч хар тамхичин болж болохгүй шүү. Хар тамхи бас зарж болохгүй шүү. Дээрээс нь чи архичин болж болохгүй гэж захиж байсан гинэ. За тухайн үед Аника одоо 11 настай байсан ч гэсэн вино уудаг байсан байна. За тэр намайг сүлжээнээс гарсныхаа дараа Бельг улсаас явах хэрэгтэй. Өөр газар очиж одоо амьдралаа эхлүүлээ гэж захижсэн. За ингээд бол Аника бол одоо Нью-Йорк хотод амьдардаг бөгөөд ер нь одоо залуу наснаасаа энэ Бельг улсаас яваад Нью-Йоркод очиж суурьшсан бил. За мөнгөний төлөө хөгшин хүнтэй гэрлэх хэрэггүй. Өөрийнхөө насны болж өгвөл банкнд ажилладаг хүнтэй гэрлүүл их зүгээр шүү. Хүний наймааны сүлжээнд байснаа хожим хинт ч битгий яриарэ гэж одоо тэр гангстер надад захисан. Тэр хамгийн сүүлд намайг ингээ гэртмэд хүргэж өгснөөс хойш бид дахин хизээч уулзаагүй гэж. За ингээд түүний одоо хэлсэн үгс бол одоо миний одоо толгой дотор хадаатай байдаг байла. Тэр үнэхээр надад туслахыг хүссэн. Тэгээд надад тусалсан. Тэр миний амьдралд бол одоо том тусыг хүргэсэн хүн. Тухайн үед намайг 11 настай байхад ээж намайг сүлжээнээс гарсныг мэдээд бол одоо маш их ууралсан. Учир нь тэр одоо намайг зарсныхаа төлөө мөнгө авах боломжгүй болсон учраас. За тэр гангстер бол ээжтэй уулзаж ярилцсан. Тэр ээжэд мань хэлэхдээ чи дахиж хизээч охиноо ийм ажил хийлэхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд гангстер бол одоо надад хэлэхдээ ээж чинь чамайг 6 настайгаас чинь эхэлж секс боолчлолд зарж хойд эцэг чинь одоо мэдэн бодолч чамайг тоодоггүй юм бол чи гэрээсээ явах хэрэгтэй Аника гэж хэлсэн байна. За Аника энэ үед 11 настай байсан. За би сүлжээнээс гарснаас хойш дахиж хизээж секс боолчлолын одоо тийм одоо pedophile сүлжээнд ажил хийгээгүй. Би бол одоо тэр гангстрийн хэлсэн үгээр амьдарч ирсэн гэж. За яг үндэ энэ бүх секс боолчлолын ажил намайг бол 16 настай байхад буюу одоо Антверп хотын улаан дэлгүүрийн гудамжинд ажиллаж байх хугацаанд дуусгар болсон юм а гэдэг ч байгаа. За миний ойлгосноор бол одоо Аника 11 наснаас энэ хүний наймааны сүлжээнээс гараад за тэгээ гэрээсээ явсан гэж би ойлгосон. За тэгээ мэдээж 12, 3, 4, 5, 16 нас хүртлээр улаан дэлгүүрийн гудамжинд одоо амьдарч өөрийнхөө одоо тэр амьдралын мөнгийг олж исэн юм уу гэж би ойлгосон. Тэрнээс одоо эцэг их нь тоохгүй энэ хүүхд чинь өөр ах トゥ байхгүй ингээд сүлжээнээс гарчсан учраас ингээ улаан дэлгүүрийн гудамжинд бол одоо 5 жил ажилласан юм уу гэж би ойлгосон. За ингэж л одоо Аника маань тийм ээ буцаад одоо хэвийн амьдралтай нийгэмд орж хэвийн хүмүүсийн игнэнд орж тийм ээ өөр нэмжин сэтгэлтэй болж сэтгэлийн шархаа бол одоо ингэж йогийн аргаар ангааж чадсан гэж бол ярьсан байгаа. За өөрөө бол одоогоор юм йогийн багш хийдэг юм билээ. За Аника бас дээрэс нь бас нэмж нэлээд гоё тодруулга ярьсан. За Аника ярихтаа ингэж за миний энэ ярьсан эдгээр бүх хүмүүс бол сэтгцийн өвчтөй, насанд хүрээгүй буюу бага насны хүүхдүүдтэй гаж секс хийдэг, дэлхий дахнаас сүлжээ эрх мэдлээ бий болгосон өндөр эрх мэдлтнүүд юм а. Тэд бол сатанистууд бөгөөд сатанд сүнсээ худалдсан хүмүүс. Тэд эрх мэдэл дэлхийг удирдахыг одоо хүсдэг. Эрх мэдлийн төлөө тэд юу ч хийхээс буцахгүй.
За тэдэнд бол маш их нөөц бий гэж байна. За энэ нөөц гэдэг нь бол одоо бага насны хүүхдүүдийг хэлж илээ. За маш олон бага насны хүүхдүүд тэдний секс болохоор бэлтгэгдэж байдаг. Тэд хүүхдүүдийг тамлан зовоодог. За маш одоо том тийм клубт бол энэ парти болдог байсан юм байна. За тэнд бол алдартай дуучид, одоо энэ Холливуудын одууд, тэр бумтнууд, олонний танил одоо өөр хүмүүс ингээд маш их хүмүүс ирдэг байсан. Тэгэд нөгөө Айникад нэг юм Франц дууд болохыг заажсан гэсэн шүү дээ. Тэгээд Айника бол одоо энэ партийн дээр Франц дууга дуулсан юм байна. За энэ дуунд бол одоо ерөөсөө энэ дууны одоо мөр болгон тийм далд одоо pedophile гаж сексийн одоо илэрхийлэл болсон үгтэй тийм Франц дуу гэж Айника ярьж исэн. За энэ дууны нэг мөрөнд бол одоо хөгшин галтуул оргилсон нь гэсэн утгатай үг байд юм л да. Оргилсон хөгшин галтуул. За одоо галтуул итгэвчинч гэдэг юм уу? Ийм утгатай үг байдаг. За тэгэхэд бол би 9 настай байсан бөгөөд нэг хөгшин ирийн урд сууж түүний одоо бэлэг эрхтэнг харах ёстой байсан гэж байна. За яг энэ дууны үгийн дагуу. За тэнд байсан бүх хүмүүс энэ үйл явдлыг хараад инээдэг байсан. 9 настай жоохон охин секс тоглоом болж байгаа нь тэд нь маш их хөгжилтэй байдаг байсан. Энэ бол ерөөсөө сатанистуудын цуглаан байсан. За энэ партийн дээр ямар хүмүүс байсан бэ гэхээр та хэлээч гээл одоо энэ подкастын одоо хөтлөгчл Айникагаас асуугаад байсан. За Айника бол мэдээж бүх хүнийг хэлээгүй. За яагаад гэвэл тэр хүмүүсийн дийлэнх нь одоо амьд байгаа учраас Айника аюулгүй байдлаа бодоод хэлээгүй. За ингээд Эди Арнолд гэдэг дуучин бол энэ партийн дээр байсан гэдэг. За Эди Арнолд бол аль хэдийн нас орсон Америкийн алдартай дуучин байсан юм билэ. За тэр Эди Арнолд бол ялгаагүй намайг хүчрхийлсэн. Тэр энэ одоо хүний 8-ны pedophile одоо сүлжээ клубт бол харьяалагдахыг үнэхээр их хүсэж исэн. Клубт харьяалагдана гэдэг бол асар их эрх мэдэлтэй болно гэсэн үг юм аа. Ингээд энэ цуглаан үргэлжилсэн 7 хоногийн турш би маш олон эрэгтэй хүмүүст хүчирхийлүүлсэн гэж байгаа. Маш олон аимшигтай зүйлүүд болж байсан. Маш олон зан үйлүүдийг тэнд хийж байсан. Би эсвэл одоо бусад хүүхдүүд секс хүчирхийлэлд өртсөн гэдгээ тийм ээ ярих юм бол биднийг шууд аална. За олон хүүхдүүд ч бол алуулж исэн гинэ. Энэ клубт хүмүүс яаж илсэн ордгийг би бол үнэхээр мэдэхгүй. Гэхдээ бол масоноор дамжин одоо орж ирдэг. За масончууд гэдэг хэллэгийг та өмнө сонсч ирсэн баг. За үүнийг одоо ярих юм бол маш их том сэдэв болно. Масоныг би тань товчхоноор хэлэх юм бол ерөөхдөө олон зууны тэртегээс үүссэн ахан дүүсийн холбоо гэж яригддаг. Ерөөхдөө энэ одоо нэг тийм гаж одоо сатаны шүтлэгтэй хүмүүсийн нэг тийм нууц холбоо юм шиг байна. За зарим хүмүүс дэлхийн од болох гэж бэлтгэгдэж байгаа хүмүүс ч бол одоо энэ юунд тийм ээ клубт одоо гишүүн байдаг гэсэн гэдэг. За зарим одоо нөлөө бүхий ч юм уу эрх мэдэлтэй эсвэл баян хүмүүс бол энэ гуруу татагдаж орж ирдэг байсан. За Ferry Trudeau гэдэг хүн бол одоо Канадын ерхий сайд байсан хүн юм байна тухайн үедээ. За энэ хүнтэй ч би бас одоо нэг оронд орж байсан. Дэвид Рокфеллер намайг тагнуул хийлэхээр нөлөө бүхий хүмүүстэй нэг оронд оруулдаг байсан. За энэ бүхнийг тэр тухайн үеийн улс төрчийг шантажлах одоо яагаад ингэж идэг байсан бэ гэдээ энэ хөтлөгч асууж байгаа юм л да. Тэгэхэд бол мэдээж л одоо нөгөө хүнээ шантажлах, шантаалжл өөртөө одоо ашигтай зүйлүүдийг хийлгүүлэх. За эсвэл одоо тэр улс төрчид тал засаж гаж секс үйлчилгээг л одоо түүнд өгөхөд чиглэдэг байсан гэж. Айника энд бол одоо маш сонирхолтой гоё юм ярьсан. Юу гэхээр Рокфеллер намайг ерөөсөө секси амтан болгож хувиргасан гэдэг байгаа байхгүй. За тэгээд одоо тэгж байж л би тэр өндөр албан тушаалтай ирчүүдийн анхаарлыг татна гэсэн үг. За бүр цаашилбал тийм ээ би ирчүүдийн дур хүслийг яаж өдөөх, өөртөө яаж татах тэр биеийн хөдөлгөөн, хилэмж, тэр одоо сексийн тэр бүх зүйлийг би сурцсан байсан. За ингээд бүр цаашлаад би одоо энэ аргаа ашиглаад насанд хүрсэн үедээ ч гэсэн ерөнхийлөгчтэй хүртэл гэрлэх боломжтой гэж ярьж байгаа байхгүй. За мэдээж энэ бүхний би хичнээн ерөнхийлөгчийн ихнэр болсон ч гэсэн Дэвид Рокфеллер бол одоо байх нь тодорхой байдаг байсан. Ийм үйл явдал бол одоо ч үргэлжилсээр байдаг юм байна. За Айника Quest for Love буюу хайрын эрэл гэх номоо өөрөө бичиж гаргасан. За тэрээр бол Францад түүний номыг худалдаанд гаргахын өмнөхөн бол худалдаалах эрхийг бол одоо шууд цуцалсан бөгөөд ямар ч тодорхойгүй шалтгаанаар цуцалсан. За мөн хэвлэлийн газрууд Францад хэвлэлийн газрууд хүртэл одоо түүнээс холбоогоо тасалж номыг хэвлэхээс шууд татгалцсан байна. Энэ бүхэн бол надад тохиолдсон хамгийн наад захын дайралтууд байсан. Ерөөсөө би одоо энэ бүхнийг ингэж олон нийтийн сүлжээнд ярьж ингэж гарч ирснээрээ би маш их дайралтуудтай тулгарсан юм шүү гэж бол одоо Айника ярьж илээ. За би өөрийн бүх түүхээ ярихад
бэлэн биш одоо маш олон жил би айж энэ бүхнийг нууж дарж явсан. Би ерөөсөө одоо энэ сэтгэл санааны гэмтэл энэ бүх асуудлаа би эмчлэх гэж маш их хугацааг зарцуулсан гэж лээ. Тэгээд бол би эдгээр одоо дэлхийд нөлөөтэй гаж донтнуудын нэрийг бол өмнө нь одоо маш олон подкастэнд оролцож маш олон одоо YouTube сувгуудаар ярьж байсан ч гэсэн тэдний нэрийг би бол хизээж хэлж байгаагүй. Харин одоо энэ подкастэнд оролцохдоо би хэлчлээ гэж Айник ярьжсэн. За ерөөсөө мэдээж энэ бүхэн бол одоо миний аюулгүй байдалтай шууд холбоотой байсан. Би бол одоо ч айж байна гэж Айника энэ 4 сарын өмнө оролцсон подкастн дээр ингэж ярьсан. За Джеффри Эпстейнийг та бүхэн мэдэх баха. За Айника бол ярьж байна л да. За Джеффри Эпстейн бол одоо энэ pedophile сүлжээний одоо сургагч нь байсан. За би яаж мэдсэн бэ гэхээр ерөөсөө энэ Джеффри Эпстейний одоо хохирогч хэд хэдэн хохирогчтой би уулзаж тэдэнд бол одоо сэтгэл зүйн зөвлөгөөг би өгчсөн. Тэр бол бүх насны хүүхдүүдийг бүр нялх байхаас нь эхэлж секс болчлол сургадаг сургагч. За ингээд одоо Джеффри бол одоо энэ хүүхдүүдийг ингээд сургаад одоо тэр Айника юу тулсан тэр бүхэнд л одоо оруулдаг хүн байсан юм байна. За Айника бол 1974 онд энэ сүлжээнээс гарсан учраас мэдээж энэ Джеффри Эпстейнтэй бол одоо нүүр тулж уулзаж одоо түүний тренингд одоо ороогүй гэсэн. За энэ бол одоо бүр хожим үеийн одоо pedophile хүний наймааны сүлжээний сургагч байсан юм байна. За ингээд би бол одоо Айника одоо маш их хувь хүнийхээ үднээс хүндэлж одоо биширсэн байгаа. Учир нь магадгүй Айника тийм ээ мөнгөний хойноос яваад ингээд сүнсээ худалдаад юу ч ихээс буцахгүй магадгүй одоо ерөнхийлөгчтэй ч нэг нөлөө бөхөөс төрчтэй гэрлэгч байт юм эсвэл дэлхийн од болохын төлөө яваагүй. Тэр өөрөө өөрийгөө алдахыг хүсээгүй. Тэр өөрөө өөрийгөө сонгосонд нь би бол одоо маш их баярлсан. За эцсийн зорилго бол одоо хичнээн дэлхийд од болсон ч гэсэн хичнээн ерөнхийлөгчийн нөлөө бүхий хүний ихнэр боллоо ч гэсэн чи өөрийгөө бол хизээш алдаж болохгүй. Энэ бүхэн бол одоо өөрийгөө алдна гэдэг бол одоо юугаар ч үнэлшгүй зүйл байдаг. Ингээд мөнгөний төлөө ч юм уу эд баялаг эрх мэдлийн төлөө өөрийгөө алдна гэдэг бол одоо маш хямдхан зүйлээс болж одоо өөрийгөө одоо тийм ээ сүнсээ одоо худалдаж ил гэсэн санаа л та. Тэгээ би бол Айникад бол маш их баярлж маш эр зоригтой эмэгтэй байна. Энэ олон жилийн дараа ам нээж энэ бүх нууцыг бол ил болгож чадсанд нь одоо үнэхээр их баярлсан. За энэ pedophile одоо хүний наймааны сүлжээн дээр одоо Америкийн болон Европын маш олон ютуберүүд ингэж энэ подкастуудыг бэлдэж нэвтрүүлэг видеонуудыг бэлдэж хийсэн байдаг. Энэ бүхэн бол ерөөсөө одоо юу гэдэг энэ эрх мэдэлтэй хүмүүс болоо бидний нэр хүндийг унгаах гэж биднийг шантажлахын тулд зохион байгуулалтаа ийм зүйл хийлээ гэж өөрсдийгөө бол хамгаалж няцаад юм билэ. За гэвч энэ бүхэн бол одоо баримт нотлоготой бүр ингэ нууц видео хүртэл хийцэн байхыг бол одоо би яг YouTube-ээс бол олж үзчихсэн. За энэ бүхэн бол тийм ээ бидний одоо нөгөө хүсэж мөрөөдөд байдаг нөгөө хүндлээд байдаг улс төрчид маань нөгөө баяжхыг хүсээд байдаг тэр бомбнууд маань дэлхийн одууд ямар арга замыг туулж ямар одоо хөшгөний цаана юу болдгийг л одоо энэ эмэгтэй ил болгож одоо гарч ирсэн юм эр зөрөгтэй эмэгтэйн тухай өнөөдөр бол одоо би ярьсандаа маш их баяртай байна. За ингээд хүлээн авч сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай.